соёлын эдлэгч DDH компанитай хамтран хүргэдэг Эрдэнэт уяачид Эрэмгийн хөлгүүд цуврал нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Үндэсний өв соёлыг дэвлэгч DDH. Манай энэ удаагийн зочин хойморт Ховд аймгийн Булган сумын угуул, Сэлэн аймгийн Жавхлан сумын харьяат Монгол улсын алдарт уяач Нямдэлгийн Баатар оролцож байна. Пумын хол хэмээх хурдан хол газраагаараа одтой сайхан наадаж Монгол төрийн зарилгт наадмаас 4 төрөв 5 арх хүртсэн алдарт уяачтай амттай сайхан хуульч дэлгэхээр студид урьж авчирд байна. Үзэгчд минь анхаарлаа хандуулна хэмээн урьж байна. За сайхан үйлдэж гэнэ үү? Сайхан үйлдэж байна. Танаа нутгаар ер нь хэр зам болов, намар хэр болов? Сайхан нэнд бороо уртаа сайхан зам боллоо шүү дээ. Сайхан авч одоо цас барахгүй сайхан намарч шүү дээ. Сайхан намар болж урт намар болж байна. Морины ивэл бар жилдээ алдарт ер нь хэр одтой сайхан наад ба уяачдын хүсэн хүлээжсэн 100 101 жилийн одоо хэр ол замагтай наадсан бэ? Гэхдээ энэ жилээ хөөхтгүү энэ жилийн мөр яасангүй шүү дээ. Барьсангүй. Энэ зүүн тэгээд туссан. Уралдаан наадам сонирхож энэ тэнүүгээрээ буу. Гуайх явсангүй донцоо дээр хөвсгөл нэг яваад ирсэн. Зугаалаад энэ зугаажлаа бол дээр. Уяачдад ер нь одоо зуны цагт зугаалах өөртөө цаг зав гарах боломж бол их л хомс шүү те. Ховор штэ энэ жил яг мөр уяага дайланд үлээ тийш яваад ирлээ явж ирсэн би. Сайн хүлэг эзэн уяачаа алдаршуулж одоо эгэл түмэнд таниулдаг ийм сайхан түүхтэй. Тэгээ таныг ч гэсэндээ одоо сайн нэвтрүүлгийнхэн танилцуулж байгасан Пума хул гэдэг тэр хурдан хул азаргаар морин тайртай Монгол түмэл хичнээн таньнаа. Таныг одоо Монгол түмэнд таниулсан тэр хурдан хулгийнхаа үлгтэйгээ хэрхэн учирсан талаар түүхээр энэ удаагийнхаа ярилцлагыг эхлүүлье. 2000 онд хонгор азаргыг Дархуул аймгийн Буурлаа гэдэг хүнээс авсан азаргаа. Тэрнээс аваад одоо хонгор азар шиг улс биш одоо ингээл 4 5 арилж байгаа дүү. 2003 онд Эрдэнэ бистач 3-аар тавьсан. 2004 онд их 4-оор тавьсан. 2005 оны үйл дүнжин гараа төрүүлсэн. 6-нд дүнжин гараа төрүүлээ. 8 онд дүнжин гараа төрүүлээ. 7 онд улсын наадамд 4-оор тавьсан тийм өгш. Тийм адуудаа тэрээс аваад тавьсан. Удам өгшлийн тухайд удам дээр Дархуул аймгаар дээр Буурлаагийн хул азрын төл. Тэр хурдан хул азраг нь Баги гэдэг хүний хул азраг нь юу нь яаж тавьчихсан ад вэ? Урд өмнө мэтгэс сум аймагт тавьчихсан ад гэсэн. Жижигхэн тийм хонгор азраг байсан. Тэгээд хонгор азар чимээ нэг улсын биш 6-аар тавихад аймагт нэг айрагдвал тэгээд 2000 онд авсан шүү дээ. За одоо соёл азраг авсан гэсэн. Тэгэхээр бага насндаа ер нь ямар амжилт үзүүлж байсан азраг юм бэ? Эзэндээ юу? Тий. Эзэнд аймагт нэг төрүүлж сумдаас нэг айраг кейс азраг авсан шүү дээ. Хүрээ. Соёл нүрээ тэгж л авсан. Жимс ногоонд 2002 онд уралдаж амаг үзүүлсэн тэг би харж ажил авсан үрээдээ тэр. 2000 онд уу? Тий 2000 онд зүүнөр Жимс ногооны наадунд амаг үзүүлэхгүй тэгэл авсан. Та дөрөв нөгөө нэвтрүүлгийн өмнө ярьж байхдаа ар хангаан Тамирын хурдад бас 6-аар тавьсан гэсэн тэгж хэлээ. Тэгж ирээд Жимс ногоонд амаг үзүүлчихгүй. Танаа нутгийн тэр одоо ургацын баяр бол бас өтгөн сайхан болдог нь уралдаан уу? Жимс ногооны баяр гэж байгаа ургацын баяр л багтаа тийм ээ. Тэ улсын 30 хэдэн жилийн улсын наадам тэнд л тэгж тавьсан. Дархуул аймгийн Жимс ногоо. Аймаг төрүүлсэн одоо тухайн цаг үедээ ер нь ямар хон ханштай байсан юм бэ? Гэхдээ мэдхгүй дээ нэг сая гаруй төгрөгтэй байсан, сая 2 сая төгрөгтэй байсан юм аа тийм байсан. Тэгээд хонгор азрах шилээд авсаа одоо 3 сая гаргаж. 3 сая. Яагаад тийм өндөр үнээр гэж авсан юм? Гэхдээ яг саад хурдаа дуу тийчээс тэр одоо яг их үнд орж ирсэн цаг л да. Тэгээд 3 сая 200, 3 сая 500 авсан. Энэ таны хэлсэн үнэ үү? Эсвэл одоо нөгөө яг эзний хэлсэн үн юм уу? Гар миний хэлсэн үнэтэй. За баг харин таныг одоо таны ерөнхийдөө байр байдаг тасгар магадгүй та хэлсэн сайн адуу юм чинь тэр сайн адуу гэсэн ах нь авъя. Хүн зарагдсан байсан юм аа надад авах тийм хонгор азар. Дархуул аймгийн хонгорын нөхөр зарагдсан байсан. Тэгээд би анх хэлээ тэр наадмууд очиж 8-аг хийгээд тохироод гэсэн. Зүйлд очиж багийн хүнд өгсөн. Тэгээд араас очиж үн зогшиж авсаад. Авъя гэж авсан. Авъя гэж авсан би. Авъя гэж тохироод дээр яриад явснараа тэр нөхөр Жон Согтоол өмц авчд өгч юм яасан. Тэгэхээр араас очиж авсаад.
Ахаас үйдэн тэр авсан эзэн Дархуул аймгийн салхитд очиж нөөлийн баацаа төрүүлж сол төрүүлсэн. Тэгсэн тэр нөхөр нь над баярж ирсэн. За би адуугаад ч таваатргоо чиний авдаж зөв байж дээ би чам буудчихсан. Одоо би тэр сайрыг гээд гар хөл бариад. Тэр багийн гэдэг нөхөр. Гаагаа тэр саран жаг саран гэрэл нөхөр дэгжсэн байхгүй. Зөвлөлд нь одоо чиний авдаж яг би ингэ давхиж чадахгүй ч юм шиг. Арга урдаатай байна гэдэг чинь. Аргагүй эзэн олж утсан одоо байна да надад чи ярьжсэн байхгүй. Тэгэд л та ч уул азаргаа аваад улсын наадам ер нь том довтой наадмуудыг зорж эхэлсэн юм байна л. Тэгс. Тэгээд энэ чинь улсын наадамд дэрж байна. Анх 2000 онд оч 2001 онд оч 60-аар давхиад. Даг 2002 онд оч 50-аар давхиад 2003 онд чинь 7-оор давхиад тэгээд тодорчлаа адуудаа. Бэл өөхөд явсан адууд нэг багаас хараваас эксэн 75-аас оноо экж адуу над өсгч 15 6 настай өгдөл моройж эксэн шүү дээ. Дандаа адуу надад явсан хүнтэй тийм. Өөрөө. Дандаа малчин. Анх удаа ер нь улсын наадамд ирэхэд ер нь ямархан санагдсан бэ? Тухайн цаг үе одоо таныг хула зэрэгтээ зорж ирж байгаа нэг морь байхтар бодолтой үе. Тий. Тэгэл одоо наадамд ирж байгаа хүн чинь нэг талаараа одоо Эрдэнэ улсын наадмчны тоосонд оруулж гэж бодол ирсэн шүү дээ. Ирдэг шүү дээ. 2 3 жил өгөхгүй явсан. Тэгээд одоо 60-аар давхад 50-аар давчих чинь бас сэтгэл өндөрлөө байсан шүү дээ. 2 3 400 адууралт 500 адууралт. Тэгээд чи 100 дахь дээр давч бас 90 байна шүү дээ. За юм болох юм байна. Юм болох юм байна гэдэг. Тэгээд алдж ондоо тал байлгүй явах бид чинь. Тэгээд би явсаар ажид хонгоразар харин улс үстэ кейсэн оруулсан. Хурдан чадав. Сайхан чадав. 2003 онд одоо улсад уралдчаад Эрдэнэтийн тэр ханган бусд очиж гурвалж байгаа бах тийм ээ. Тэр чинь улсын наадмын дараа улс уралдаа нь уу? Хаврын бүс уралдаа. Хаврын бүс уралдаа байхгүй. Хаврын бүсийн дурлалчгаад ир төрүүлэх байсан юм аа. Буруу газар хадуураад муу хөвгд унчгаад тэгээд тэр чинь гурвалсан байхгүй. Хол татарч явсан. Эрдэнэт уул аймгийн тэр бас уудаг хүн чинь уул 460-аас тал дээр хүчгүй зарж ирсэн байхгүй минь онгороос. Тэгээд алга болцсон байхгүй. Буруу зам руудаа тээсээ зарлсан. Тэгээд алга болсон. Дахиад араас гож гарч ирсэн байхгүй. Хурдан байсан. Тэгээд харуулж явдгийг дандаа тэнд төрүүлчихгүй яваад. Тэгээд тэнд төрсөн Эрдэнэтийн гавыг хараад төрүүлсэн. Тэнд алдарт өгчсэн шүү дээ. Улс алдар. Тэгвэл байсан шүү дээ ярих үеч. Хүүхдэн дуршлаггүй хүүхдээс анх одоо унжаас хүүхдэн. Ер нь одоо тухайн үед яадаг вэ? Төрүүлж очиод уралдааныхаа газрыг үзүүлдэг байсан юм. За энэ замаар явна шүү. Урд өдрийн энэ замаар явна гэж бүрийг за энэ салдаг зам шүү дээ наадах чинь ингээд бүр чолоо аваад өгөөд ингээд орчиж байгаа шүү дээ. Тийм л үү. Гэтэл 2004 онд шигшмэл морд их хурд урлаа. Тухайн үеийн одоо 99 эхний ер нь 3 4 их хурдуудад л их чансартай болсон гэж би боддгоо шүү. Тий. Басны саарлаад бас яв надад. 2007 онд их хурд болсон байхгүй юу? Аймаг төрүүлэгч гээд тэнд их хурд очиж сунгаан төрүүлээд тэр шөнөг алдаж ирсэн удаа таас. Оруулж чадахгүй. Тэг чи нөгөө хинэн чи манс куратор төрүүлж хонгормор төрүүлжсэн юм шүү дээ тэр чи. Тэнч би нэг адууч. Тэг харуултаа алдаж удаас би. 2004 оны их хурдын тухай та жаахан дэлгэрүүлээч. 2004 онд очиж эндээс давхиж бүр эрт очсон юм аа би. 7-8 онд очиод баг амт нэрэг байсан байхгүй. Тэгээд очиод байжсэн чинь эрдэ морцорд байж амт шуугаал хийдсэн. Надад тэр өчөөд аймаг алдарт хинч таах уу тийм ээ. Аймаг алдарт байсан. Би ямар ч 5 хүн багтаандаа гэж бодоод байсан юм. Тэгээд очиод ирсэн даваа хөөгөнд энд байжсэн чинь 90 тэр нэг үе татсан гэж ажиллаж чинь ойсихгүй сэргээд болдгоо нэг азраг маань. Тэгсэн чи би даваа хөөгөнд явуулсууд ирээд. За би иш доошин голор орно. Амтэг үе та нар надад асуудын доош авчлаа. Доош очиж голдор очдөг юм байна. Тэн дээр очиод байжсэн чинь 2 хоногийн одоо маргааш нөгөө төр наадам бодож манай нэг дүүнэр ирээд. Тэгээд данд ирлээ гэсэн чинь зиг загийн морийг Эрдэнэ чулуун тодмонд Эрдэнэ чулуун идэг байсан. Зиг загийн зөрг энэ дэрс. Тэгээд би Эрдэнэ чулууг аваад баатархаад гэж байна. Тэгээд Эрдэнэ зөрг байгаа. Тэгэж гисэн. Эрдэнэ чулууг ч аваад ирлээ. Тэгээд архны хэдэн усуд та байсан юм аа. Тэгээд хонгороо зэрэг юу хэдэн морд
харуулаа. Тэгсэн чинь Эрдэнэ чулуугаа тэгжсэн гэсэн. Яг ингэ. За энэ хөгшнөө хүрмээр улсын алдар туяа Цэдэн дан багш хүн явсан дарахны. Бид хамт байсан. Сая хонгормоор нийцсэн. Тэгээд чи хөгшнөө хүрмээрийг энэ татуулж гисэн дээр баха. Ер нь тэмцэхгүй шгүй байна. Батлагийн халдвараас энэ ч бас л татуулахмаар байна дээр. Би нэг сар дазарт очсон. Нэг азран гарах гэдэг. Тэгсэн сар дазар айдаа мэдхгүй тийм. Их тарган байна даа гэсэн. Чи надарч байгаа наа баатар гэсэн. Миний надар тэр айлын үйлжин тэр би гаргаад ирсэн Эрдэнэ жоо сайхан азар байна да. За нөх цолтой хүнээс нэг ажил ямар хийх вэ нөгөө тэр нэг жоо ажил хийчихэл гэж хэлээ надад. Битүүс авд юм уу тэгэл авчихл гэдэг. Тэгэд орон дээр хэтэрч магадгүй. Орой минь 200 м газар хөдөлгөөд шинэ орой. Харуур. Тэгэл уйчаад ороо нийтүүлээ 5 цаг 4 цаг болдод маргааш мордуулсан да. Көөгдөн хэлээ мордуулсан. За минь нөгөө 5 нөхөн зүгээр на чөлөөд орно шүү надад чинь. Их хурднж байсан гэдэг. Энэ амраад. Би арга айд их 5 нөхөс дээр тавьчих байгаа гэсэн чинь хамгийн сүүлд гарсаа тэгэл дөрөөр тавьсан. Ташуургүй иржсэн. Тэгээд Эрдэнэ жудан шар газар төрүүлж даатгалын гээр аман өсвөлж Баатар цогт ухаас эрд 3 улж миний хонгор газар 4. Асуу саарч 5 шүү дээ. Тэг иржсэн юм да. Гэмт юу байдаг. Тэр одоо нэмнээд ажил хийсэн бол аригт багтах байсан болов? Багтахгүй. Давах байсан уу? Давах байсан. Яа адуу мэдчих юм чи яг хөө. Тэр хөдөл нэмнээ тэр давахгүй баг. Чадахгүй баг. Тийм болцсон. Тэг шүү. Нийлэн уралцаад өөлж уралдан, зунж уралдан таадууд. Гис гамжаад явуулсаа тэр өөрөө шөнөл, өөрөө онсон. Барьжил онсон юм дээ. 4 цаг болоод мордуулсан. Хэд давхар уяагаар их хурдад арайдаж байгаа юм тэр вэ? 3. Тэр жил улсад морцсон байсан уу? 2004 онд улс дагваагүй аймаг давхүйсэн. Тэгээд тийш. Аймагта 5 төрүүлсэн л гэдэг юм билээ. Аймаг төрөөсөө мэдгүй тэр 4 жил дэдэг. Аймаг ч наадгүй яадгүй шүү дээ. Аймагт бол одоо хул азраг морцсон бол ер нь бол ойлгомжтой гэж сууж идэггүй та. 2005 оны тухай Дүнжин гарвын урд хаврын бүсийн уралдаанд төрүүлсэн. Ер нь бол энэ хул азрагны гол амжилтууд Дүнжин гарвын буюу хаврын бүсийн уралдаанд үзүүлсэн амжилтууд байдаг. Тэгсэн. Дүнжин гарвууд л одоо дөрөвж хацсан. 2008 чинь төрүүлээ 2008 онд авдган Дүнжин гар төрүүлээ тэгээд тодорч наазах шүү дээ. 2005 оны Дүнжин гаравт анхны төрөм тийм. Тэгээ анхны төр 2004 онд их хурд дөрөөр давчихээ тэгээд ирж энэ үйлээр ирж. 5 онд ирж. Дөрүүлж. Тэгээд нэг сая төгрөгийн бооцоо байсан юм аа. Тухайн үед тийм бооцоо зурлаад их болдог байсан. Тэгээд ирж уралдаа би сая төгрөг аваад утгаас гарахгүй байдээ. Гівтгэн ирсэн. Саан сарын уртхан. Тэгээд явж ирж 250 мянган заас болцсон байгаа. Төв аймагт. Тэнд уралцсан. Тэл төрүүлсэн. Эрдэнэ жод хамт гэртэл байсан. Тэл төрүүлсэн. Тэгэл Дүнжин гарууд Эрдэнэ жод бид ч одоо бас жоохон Дүнжин гарууд яах вэ гэж би хонгор азар ер нь ягаагүй байсан. Эрдэнэ жодон дээр тоогоогүй байсан. 5 нөхөнд байхгүй нэг 5 адууд хэлсэн. Тэгээ би тэгсэн. Энэ хэлдэг үгээ хэлсэн л дээр харж байгаа төрүүлнэ гэсэн. Тэгэл төрүүлжлээ. Та ер нь нэг төрүүлнэ гэж хэлж байгаад нэг төрүүлгэж ариутгах бол ам дөрөв хэлж байгаад л түүнийг баталтай хүн шиг санагддیں۔ Одоо жишээлбэл би тантай одоо өнөөдөр бол анх удаа яг бэлтжиж ингэж уулзж байна. 2008 оны авзаг Дүнжин гарвын хурд уралдаан болох гээд одоо би тухайн үед одоо залуухан сэтгүүлч өдөр булган аймаг зоржсэн 3 болгосон. Тэгээд яг азраг одоо мордсон байсан уу юм уу мордоог байсан ямар ч ирээгүй байсан уу? Мордсон байсан уу юм болоо да тий. Тэгээд хэсэг үеч тойр зогсож байгаад ярьсан. Тэр үед одоо та нэг юм бор дэлтэл байсан санагдаад байна. Өнөөдөр миний хул азраг синтетийн л уралт нөхөөс синтетийн уралдахгүй гэж хэлж ирсэн. Тэгэл удаачгүй азраг орж ихэд хул азраг төрүүлжлээсэн. Тэгээд тэр л одоо үг одоо өнөөдрийн хүртэл энэ олон жилийн турш ингээл Баатар гэдэг хүнийг тодорхойлол за аатач хэлдэг хүн тэгээ хэлсэндээ чүрдэг хүн нэг тийм багтаж чадсан юм. Тийм үе байсан үн. Тэр азраг авьяа мэдэн л да тэр шин нойроо хондоо тэр азраг бол тэр хэдүүд амарч байна. Хэднүүд амч тэр мэдэрчсэн. Тэр азраг тэр баг хэламаа шоон бичсэн. Уйлдаа бич тийм байсан шүү дээ. Тэр шөнөл хон адартай би хонд өөргөө онолгүй. Тэгээд тэр шөн хэр унтж байна хин амарч байна хэр өвсөйдж байна тэр.
Тэгээд маргааш уралдах өдрөө шөнөө бол ямар хуу байдгийг хоол одоо байр байдал нь ямар байдгийг ер нь хул азрах. Одоо хул азрахгүй шүү дээ. Одоо маргааш уралднаага би дүүлдэм ингээд. 2-3 удаа амраад хоол унаа сайдвал тэр азар дууралдахгүй. Мэдчихсэн тэр. Орой жоохон хөдөлгөн бүлгэн орхон зур. Тэгвэл тэр амар. Маргааш тэр дөрөв гэр. Нэнийгээ мэдчихсэн. Юугаа мэдээ аашаа мэдчихсэн ойлоо. Хонгорох нэргээ харж байгаа шүү дээ. Би гант өрдөө 8 ажиг 8 он тэр 9 он чирж авах гээд байж тийм ээ. Хашааны гадна ингээд хашааныхаа гадна бантай хүрээд ирэхгүй юу. Тэгээс 2-3 нуруутай өвс байдаг юм тэр хашаа дээр. Тэгээ дулуунцрын тод мандаа уйсан байсан. Хашааны гадна хүрээд ирсэн. Миний дуудаа хонгорох өвснээ цаас янцхан тавихаар ирсэн шүү дээ. Тэгээ би аваад очиж авч яваа тэр жилд 9 онд дүнжаа төрүүлж өгчээсэн. Тийм л авдаг. Миний дуу сонгох яасан дуулаад янцхан тавихаар ирсэн. Миний дүүс гарч ирсэн. 14-т азраг байх нь шүү дээ 9 онд. Сайхан азар сайхан буян л дөө тэр бол. Хүн эзэн хөлөг эзэн хоёр одоо нөгөө энийг шин гэдэг л байна тийм ээ. Би энийг ойлгоно. Ер нь бол одоо уяачж олон жил гэсэн мэт ярилцаад байдаг. Ярилцаад бараг тэр мэдэхгүй болохоос. Чи маргааш тэгэндээ за бараг. Тэгээ дүнжин 10 дахь чи би нэг 2000 өгсөн дараа 2009 онд төрүүлсэн байж дүнжин 10 дахь. Дулуунцур нь надад тэгсэн тодмаа л да. Би тэгсэн. Ямар хуу байна да гэхгүй өглөөнд бас харсан. Маягтай байна да гэхгүй дүнжин тэр дулуунцурын готод бод. Ари өмдөө шуцраг баадгүй шүү дээ гэдэг. Би тэг чи нэг хэлдэ мордуулсан доо дулуунцур. Одоо та харж байгаарай. Төрүүлэх вэ яраагүй хожигдох та нар яараа би мөрд очих дахиад авчих. Өөр газар гачаад. Тэгээд очиж төрүүлж яваад байдаг чинь. Тэг арахаа суртаа дуу тэр. Надад зөөр хүн шат би гант урд хэлсэн дөө. Надад ч хэдэн жил үед аваа явсан. Тэг хүний гараа ороод нэг жил тэр час 9 онд авахт би бүр ингээ юу н колжчихсан авсан шүү дээ. Солилцын тэр колжчихсан байсан шүү дээ. Хавдаад ингээ. Тиймэр хадраа авчихсан шүү дээ. Колдог айцсан бай тэр. Яагаад гэдэг юм бол? Яг нэг үйл тэр хашаа баз руу ял колдчихгүй. Тэгээд энэ чи би шарт тос төрхөө, хөөсө шарт тос төрхөө, одоо нэг тэр жил гайгүй болгоод тэр жилдээ дор төрүүлгээ. Тэгэл өгсөн шүү дээ. Баянгар дөрөөр давхил тэр жил дагад өгсөн. 28 хүнээс асуусан гэсэн гант өвөр. Дулуунцураар уйдах уу, баатраар уйдах уу гэж. 28 хүнээс. За. За баатраар уйдах уу, дулуунцураар уйдах уу гэсэн чинь. 20 хүн баатраар уйл гэсэн, 8 хүн дулуунцураар уйл гэж. Тэгээд авсан шүү дээ. Уудан дээр усууд баатрал гэж арахад мэд хэллэгөө хийсэн юм чи одоо баг дийсэн 5-6 жил үчсэн юм яах мэдлгүй яах. Тэр чи би одоо 2001 он, 2 он, 3 онд гүлтэр баг алдсан биш 2-3 онд уяаг юм итгэхгүй нэж. Тэгэл 2 жил уйж байгаа тэгээд уяаг нь сурч штэ авч штэ. За тийм 1 жилд алдаа 2 жилдээ дээр чи 3 жилдээ уяаг нь ихж сурч штэ. Хул азарга ер нь ямар уяатай ад юм бэ? Их хөнгө. Их хөнгөө сайхан сэтгэлтэй. Их зөөлөн сэтгэлтэй. Их хөнгө адуу. Тэгээ араас нь сүй тэврэг дөрөнгө хэсэс ингээд дөрвж доогрон мэт өшгөлж байхгүй. Оо тийм адуу. Тийм номхой юм аа. Амар ном. Та чин түрүү яг нөгөө уян орцсон байгаа үедээ бүлэгдэг гэсэн шүү. Давхад ундаа давхад тэр бүл дээр уян ороод ирлээ гэдэг байхгүй. Одоо үйл ингээд би тэжээч гин тийм ээ. Ямар услахгүй. Тэгээ морьцоо ингээд бүр дөрөөндөө хийж тэгж усалдаг байсан. Тийм амар онгсон. Тэгээ нэг ганц нэг тархийг ганц нэг нь тарлаад ирэхтэй нам. Амтны амар бол ихлээд зүгээр дээр чинь зүгээр агсан гэж амар. Тийм адуу байсан юм аа. Тэр үедээ ч номхон одоо сайхан амтна. Тэгээд одоо ингээд би нааданд явж ирдэ тавьдаг байх адуун тэр. Тэгээ нэг азаргагээд мор байдаг штэ тий. Тэгээд норц тэр көн нэг хазаал тавина. Хаанд гөрөлдөж барьж байгаа. Тийм адуу. Амар. Тэгээ хаанаас жил дээр тавьж ирнэ. 2-3 км тавьчих штэ тийм ээ. Давхид жил тавьж. Тийм зэрэг. Тэгээ надад адуун дотор байсан ч очи баригдчих надад ингээд хүрээд. Хонгороо хүрээд. Тэгээ яагаад одоо бас болдгоо л яагаад гэж асуулт цохимжгүй л ах л та. Нөгөө одоо яагаад эзэн солих болсон юм бэ гэж л асуув. Гэхдээ харин тэр чинь одоо тэр үе чинь нутгийн нуусууд одоо тэгээд би алдарт болмоор ана баатар алдарт хийсэн ч таган дэмрийг.
Тэгэл гоодог нөхч гисэн дээ. Тэр үчээс нэг мөнгө гэдэг юм чи бас тэр үчийн $55,000 тэр үчийн тийм адуу ханш байхгүй байсан шүү дээ. Тэгэл энэ чинь нэг адуу бол нэг л юмд хөрөмжөд гэдэг л хүний өгцөн л дээ нутг. Ер нь урд нь одоо хул азаргыг бас сонирхчээс үн хэлжээс үн байсан уу? Байлгүй хөгдөг л байсан бас. Тэр нутгийн болохоор тэгэл өгсөн да. Яг нутгийн чинь ах яг. 2008 оны Дүнжин гарав төрүүлсний ар дээр хийгдсэн 8 юу? Тэгсэн. Дүнжин гарав нь урд гачурдаа төрүүлээд 8 хагарсан байхгүй тэр чинь. Дүнжин гарын урд гачуртад бооцоод уралдаан болоход анх харилцсан юм уу? Анх таньзаа тэн дээр чи яриад Дүнжин гарав болоход нэг 5 хоногийн 3 хоногийн урд энд байсан. Би очиж 61 дээр байж байгаа дэрсэн. Нөгөө дээр хүрээд ирсэн гантай хүрээд. За чи авддаг бол нөгөө дээр хүрээд ир. Үгүй. За чи машинаа даах чи хонгороо дээр нэг 60 милтэй хөдлөө хаагч ирсэн. Гайхчихсан. Хотлоо битээ хэлээд байгаа чи. Тэгээ 4 км авдаг тэр 61 дээр ч хөдлөхгүй юу. Тэг манай 2 морьтой үгүй зогсоо те. Яг энэ дээр хонгороо барьж байгаа шүү. Баригдахгүй шүү наа чи. Тэгээ тэн дээр ч 2 хүүхд барьж явсан. Хөдлөг 60 морьтой хөдлөжсэн. Тийм амар байсан. Тэгээд одоо тэр 8 оч Дүнжин төрүүлчихөөс тийм ээ. Манай хүүхд хөлөө Сумаг Батбаяр байж тийм ээ. Тэр ирсэн гэсэн бас. Манай утган банд дээр. Баатар хааны нэг зарах юм уу? $80,000 ирсэн юм аа. Өө урд өдриймэд ганц урд ярьчихсан ч үгүй яах вэ? Эр хүн хэлсэндээ хүрсэн. Тэгвэл Дүнжин гарвын өмнө 8 альцсан юм ба шүү дээ, тий? 8 айлаад яг хагараад $1,000 аваагүй байгаа шүү дээ. Аавна одоо би тэгээд Дүнжин гарууд би давхиж 8 он давхиж авсан улсын харлалт бас нэг юуг нь авчихъя. Тэгээд авгаад нэг үлдсэн доктор бас нэг хоёр. Тэгээд авзгадаар чи ганц төр нэр дээр явуулсан гэж. Харин яг би одоо тэр үед яг тэр хүмүүсийн хажуу сонсоод яаж яхад шинэ одоо азаргаа аваад азаргаа мялахад азарга маань энд одоо сая төрүүлнэ гэд шинэ машин аваад ирсэн гэж ярьж ирсэн юм да. Тэгэхээр анх удаад яг тухайн үед л одоо хул азарга нэр дээр нь уралдахаар болчтой гэж би тэр үед ойлгосон. Та тэгээ бүр л одоо энд төрүүлэх нь бол тодорхой улсын алдртынхаа гүйцээчээд тэгээд одоо 8 альцъя гэж ярьж ирсэн байж тээ тийм ээ. Тэсэн байсан. Гант өөр тэр дагсан Дүнжин гаруудаар энэ 8 онд. Тэгээд дагуулсангүй бид хоёр. Мөрнө хүмүүс таах. Тэгсэн чи тэр хойдлын жуулчин баазг байдаг ч тон гэр тэр хөтөр жингд авах гээд цанх хөл дээр очижсэн. Тэн дээр очиад байж азар гараад ирд юм байна. Тэг явсан та. Тэгээд яг цанх хөл дээр чинь 59 гарч ирчихсэн. Бас нэлийн хойгор цагаан хөтөл дээр 59 эхлэр чи. Би 59 гарч ирчихсэн. Би ганц тэр авахгүй чадчихсан. Мандла бачууд бас миний мэднэ хажууд байсан. Мандла бачууд чинь ганц өөрөмөр үйдэг байв. Тэр байжсэн. Тэвэ тэгжсэн ганц өөр. Би төрүүлгнөө наа чинь яагаад юу байд. Би тэр дааганд хөөгдөд закаст яваач манай хөөгд чинь. За энэ хойгонд авах гараад. Тэгээд тэр уруу явуулсан. Тэгээ манай найз нөхдүүд тэр Дүнжин гард ирэхэд үссэн манай ангийн тэр корсны гантуулгын тэр ирсэн байжсэн. Баатар гоо яваад гэсэн 50 гэдэр гарч ирж байна. Одоо эхний мөр орж ирж штэ Баатар гоо. Яах вэ? Очин ус данд хараа байжээд гэсэн. Тэгэл очиж ирсэн. Тэгэл төрүүлжсэн. Тэр урууч хэд уулзаа тэгэл. Тэг манай хөөгд би тэгсэн. За хармын одоо тэг явуул цагшинд болсон байхгүй. Татаа сайлтвар тэгээд таар ороод явчихна. Тэг авцхан Дүнжин гарч бас тэгсэн штэ. Хойноос 20 гэдэр гарч ирсэн хойноос. Би дагаж явсан. Тэр улсууд чинь Стопомангоразар давралтын суулц эндээ тавцсан байх л да. Тэгээс хойгоор дарж явуулсан. Тэгээд дарж тэгэл 8 км газар яваал. Тэгээд гаргасан. Одоо явуулаад байгаа. Тэгэл 20 гэдээс урагшил явсан шүү дээ. Тэгэл төрүүлжсэн. Уяач өөрийнхөө уйж байгаа адууг мэдрэх бол нэг хэрэг. Хамгийн гол нь уяач мэдэрч ижил нэг цул болж ижил амжилт гарна. Гэтэ та хул азаргаа сайн уяад худал азрах хурдан байна. Миний хул азрах хурдан байна гэд мэдрэх нэг хэрэг. Нөгөө талд ч гэсэндээ одоо таны өрсөлдөгчд яг л тэр хэмжээнд уяад бэлтэж. Миний азрах хурдан байна төрүүл. Сайн давхна. Тийм байхад та тэр хүмүүс гэсэн давхар тийм сайн бэлтгэлтэй байхад өнөөдөр миний азрах төрүүлнэ гэж дүүрэн итгэлтэй хэлж идэг нь одоо
яг одоо эргээд бодоход юу үнэхээр тэднээс илүү гэж бодоод байсан юм Илүү уу? гэж бодож байгаа дэр. Зүгээр зоригийг хиймэр дагна гэдэг юм уу? Эр хүний зоригтой залуу байгаагүй үг юм уу? Би хэлээд байгаа да тэр нэг шөнө тэр айлд би тэр яг тэр 3 мол тэр шөнө айлд хонсон. Адар дээр хонсон би гадна хашаанд хонсон. Тэр ороо тэр адраг нь мэдэн шүү дээ. Тэгэл унтахаар идгээр идэл байж байна. Сэтгэл дүүрэн байна миний. Тэгэл хэлдгэр гэж тэр ядуул нэг юм унтаад өсмөс идэх бол би маргад хийж хэлэхгүй л дээ. Хансан да одоо энэ адраг за буян дүүрэн байна. Хандлаа одоо гүйцлээ адууралдаггүй би тэг итгэлтэй хийж байгаа шүү дээ. Өнөөдөр ачид би хангар адрагтай систем дурлдаггүй мотортой дурлдаг ашиглаж байгаа шүү. Синстэнд оролтноо. Синстэтэнд оролтноо. Тий. Систем дурлдаггүй систем дурлдана гэж мотортой дурлдан ярьж ирсэн. Тэр үг чинь тийм байсан л дээ адуул. Энд хурдан байсан үе тэр хангар адраг. Тэр үеч бас адууж байж бас гэж. Аатаач. Аатаач байж. Тэр нэгэн. Хул лазрах хоолоо идэл ингээ амраад авах юм бол маргааш төрүүлэх нь тодорхой үедээ маш таа. Тодорхой. Тэр амралтанд 2-3 удаа сайхан амарна дөө тэр цагаар чамраадаг байсан. Тэгэхээр дандаа уяа эвлээл дандаа хурдан байгаа дандаа зүв байна гэж бас байдаггүй л ах л та. Энэ олон жил. Тий, алдан Бас уяа алдрах тийм жил он жилүүд байсан уу? Жишээлбэл ямар уяа уралдаанууд дээр одоо бас тэгэж эвэн таараагүй байсан бэ? Баянгарын их хурдтай очиж байна. Эрдэнэчдэн шаргамаа гэж үднэг Баянгарын алдрад төрүүлжсэн үе. Кедонд билээ. 2007 оны их хурд. Өөр хангаад. Өөр хангаад тэр чинь тэр үе чинь тэгж очижсэн. Янгораад тэр шинэ авч онд юм байна. Эрд амраагүй. Маргааш би дуураагүй юм. За одоо энэ тэр зэрэг л онгораад. Хойшлохын хууль боллоо. Энэ яаж 19-т өгчээсэн шүү дээ. Тэр тэгээ юунаас болсон байсан бэ? Жохоо ядарсан юм уу, уянд авсан юм уу тэгэл юм болцсон байл л дээ. Нэг л дутгцсан дээ л одоо. Тэр ороо шоройч гисэн юм уу одоо тиймэр болчихсон байл. Би тэгэл хөвгчдөө хэлээг за одоош нэг явуулнаа л явуулсан юм уурчсны. Хөвгтмээр 2 мендэрд болоо гэж бодож явсан. Тэгэл 19-т ирсэн. Тэнд алдчихсан дээ. Тэр 2002 он чи бас алдчихсан. 2002 онд чинь гачирдагчны дэвшинд хол төрүүлж гээд. Энэ 7-3-аас онд хол төрүүлж хамгаараад байгаа. Тэгж авчгаад очижсэн. Тэгээд 7 азраг биш 2002 онд бол 2002 онд 7 азраг байх юм шүү. 2000 оны соёл шүү. 2001 оны хавчиг. Тий. 2001 онд байхгүй. За. Энэ хот төр чихэд. Тэг бодож ирсэн юм. Тэг чи 525 азар мордож ирсэн юм. Оо, өтгөн мордож иж тээ. Өтгөн мордож ирсэн юм аа. Тэг чин даран билжээг халдгаазар төрүүлж ирсэн. Тэгж яг тэр шөнө манай хүүхдүүд хонжоод шороод үлжсэн байсан. Тэгэл жаар штэ. Гачирда төрүүлсэн байсан. Тэг бороо цогцолцсон тэгээд яачихд бороо цогцол тэгээд яатсан байсан. Тэгэхээр одоо сайн адуунаас гар салгаж л болохгүй тий хараагаар салгаж ерөөсөө болохгүй. Тэр ороо бас нэг улсууд ирээд надад хүрээд ирэх очинд жоохон хоол унд идэх гарах тэр шороод ивчсэн байлаа. Тэгээ би мэдэрчсэн. Тэр ороо хоол өгсөн. Хоол итгэхгүй байсан үсэгт. Би тэгээ яач вэ? Тэгэд бороо цохуулаад тэр туранхай ясны зун жууралд нь өөлжин уралд нь тэгээ аль хийхсэн чи бас айрлаж чадахгүй. Тэгэл тэр алдаж суудаа 2 би. Үеийн цагт бол алдахгүй. Тэр одоо биртаа хайдаг хийж байна. Тижэл хэр иддэг байсан бэ? Идэн. Та ер нь авалт хийжсэн. Авалт хийжсэн. Танаа тэр 11 сард хийж байна би. 12 сард 1 сард аймаар юм бол. Ажил тэр хооронд ажил хийхгүй л хийхгүй би хийжээд. Тэгээд нэг сар өнгөрөө тэгээд ажиллаа хийдэг чинь та. Унж бараа тэгээд тэгэл аймаар яв тэгээд. Тэг уян ороод ирэхэд онгорох номхгүй. Тэр одоо тэг 3 сар тийжээгээд ирэхаа чинь хүн тогтоохгүй шүү дээ аваа явчих гэж ирээд. Тэг манай нэг хүүхд баг километр газар ширэгдэж уцаасан дэг. Ширээ явчих гэдэг. Тэг бид мороор усалдаг байсан. Дандаа дөрөнд ингээд. Тэгээ нэг одоо 2-3 ажил хийгээд ирэхэд онгор газар сайхан болчих. Та тэг жилд хэд уралдаг байсан юм бэ?
Үйл цунгуул гэдэг. Үйл цунгуул уралдаг гэсэн тийм мэдтгүй гэдэг. Дунджаар хэдүү? Тоог нь баримжилах уу? Гэнэ 3-4 уралдагсан баг. Тэгээд тэр сайн тухайн цагийн тийм сайн байгаад ямар муу адвал улсад дайрагдал, их хурдад дайрагдал, бүсэд дайрагдал тэр олон дүнжин гарав төрүүлж байгаа. Тийм багтны ягаад тэгэл баг наадмуудад мордуулдаг байсан юм? Гэхдээ би чи масны цаануудаас наашаа цаашаас зав хүрдгөө малтаа өөртөө тэгэл явдаг. Тэгэл улс руу нэг сайн хөвгдөж болддгоо юм тэгэл байж ирсэн да. Гэхдээ тэр чи одоо хөвгдөд чи одоос л хоор байж одоо олдохгүй шүү дээ. Тэр хөвгдөж чи одоо тэр сөндөрөнт унуулж ичээ тэг 2000 он сая мая дөрөөр унуулж ирсэн шүү дээ. Тэгж унуулж ирсэн. Тэгж авчихсан тэр сайн хөвгд авсан байсан тэр нэм давааж удаа мөрөн цэрэгт байна л да одоо наач. Хор гарсан залуу. Хул азраар нь улд туруу их сайтай одоо байсан уу? Сайхан. Бүх юмс. Ул сайтай, уруу сайтай. Хамар нь баймар шүү дээ. Нэг дум бүрээ хамартай гэдэг. За тэр чинь тийм дээ. Үндэсний өв соёлыг дээдлэгч дэдиш. За ер нь монголчууд ер нь 5 хошоо малыг гаршуулад гэршүүлсэн цагаас эхлээд одоо энэ ураа дуудлагын хэлбэрт орно шүү дээ гинго гэдэг маа. Тэгээд ер нь гинго мэдхгүй монгол хүн байхгүй. Тэгэхээр энэ нь маань бол одоо түүхчид үзэхдээ бүр 2-3 дугаар зуунаас одоо хүннээс хүнийг үеэс л эхэлж тэр үүсэлтэй гэж ярьдаг. Тэгээд тэр олдворт бол одоо тэр бүх хөрөлдөж байгаа одоо тийм хадны зураг тэр үед л одоо морь тэмээ уралдуулдаг байсан түүхээс эхлэн одоо энэ мэдээж энэ ураа дуудлагын эхлэл ингээд тавигдсан баха гэж боддгийг. Одоо л гинго гэдэг маань одоо ерөөсөн Монгол орон даяараа одоо байдаг. Тэгээд энэ нь болохоор баруун талаадаа бол нэлээд богинохон одоо тэр одоо морины одоо тэр морь уях соёлыг дагаж одоо гарсан юм одоо янз бүрийн аялгуунууд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань сүүлдээ одоо 17 дугаар зуунаас 20 дугаар зууны ихэнх хүртэл одоо нэлийн одоо энэ гингон дээр шажин одоо тийм одоо тарины аялгуунууд орж ирсэн байдгийг. Тэгээд энэ дээр бол одоо төр одоо Түшээ Тан аймаг талаадаа Дандин Самбархны одоо Хурангуйсан тарин Баруун аймаг одоо бүр Хэмрийн самтай тэр байтугай бүр мэгзэмтэй гингонууд одоо тэр нутгийн тэр хотод хувилгаадуудын одоо нөлөөгөөр би одоо зохиогдож гарч ирсэн болов уу гэж боддгийг. За тэгээ миний бодлоор бол одоо нутгийн гинго одоо нутагтаа тэр аялгуугаараа ингэж хадгалж үлдээсэ гэж боддгийг. Одоо бол одоо гингогоо бид нар одоо орчин цагт одоо ирээдүйдээ яаж авч үлдэх вэ гэдэг нь бас нэг юм асуудал бидний өмнө тулгарчлаа шүү дээ. Тэгтэл одоо ингээд яг нэгдсэн тийм бодлого байхгүйгээр яг нөгөө нэг хуучин богдын одоо шавь нутаг байгаа одоо Дандин Самбархны одоо зүрхэн таринтайгийн гол одоо нутагт одоо энэ тэнд явж байгаа сонсогддгийг. Тэгэхээр миний бодлоор бол одоо тэр Баруун аймгийн одоо тэр морь уях соёл гэдэг чинь одоо ингээд нөгөө эмээл хазаараас эхлүүлээд өөр байхгүй юу. Баруун талаадаа чинь нөгөө эмээлгүй хүүхдүүд хурдныхоо морийг ундаг болохоор яг нөгөө бүхэл үерээ сууж байгаа болохоор урт амьсгаа авах боломжгүй. Тэгтэл одоо энэ төв алга одоо энэ дундгой төв аймгийн нутгаар хурдны морь хүүхдүүд чинь хурдан морь унаач хүүхдүүд чинь эмээлтэй ундаг гэсэн байхгүй. Тэгэхээр тэд нар чинь дөрөөн дээрээ сууж байгаа учраас нөгөө уртын дуу одоо энэ ураа дуудлага гэдэг маань амьсгаа авах амьсгаагаа зарцуулахыг тийм одоо гэдэг нь маш чухал байхгүй. Тэгэхээр дөрөөн дээрээ сууж байгаа хүн амьсгаадаа их түшигтэй. Тэгэхээр одоо тэр хэрэг баданд одоо ингээд тарныг ингээд бүр одоо хуучнаар бол тэр 32 одоо арай хөнгөн тоолох хэмжээнд тийм урт амьсгаа авдаг байсан байхгүй юу. 32 цагаан лонхыг одоо уншдагтай адилхан. Тэгэхээр тэр хүүхдүүдэд амьсгааг суулгаж өгж гин гэсэн үг байхгүй юу. Урт амьсгааны. Тэгээд тэр одоо дөрөөн дийд суугаад ч гэдэг юм уу. Би тэр талаар тэгж боддгийг. Тэгэхээр энэ бас яг нөгөө эд хэрэглэхүүнтэйгээ холбоотой. За миний хувьд бол яг магистрийнхаа ажилд ингээд зориулаад ингээд нэг 2005 оноос эхлээд л яг нэг тийм айхтар эрэл хайгуул хийхгүй таарсан үедээ цуглуулад явхад нэг 30 өв тэгчээс одоо гинго цуглуулсан байдгийг. Тэгээд одоо тэр 30 гингогоо ингээд эргээд сонсож яхад тэр үнэхээр би энд хэрэгтэй юм авжээ гэж одоо бол өөртөө баярлдаг байхгүй. Ягаад гэвэл зарим ингээд өв тэгчт нь бурхны оронд авчлаа. Тэгэл ингээд эргээд сонсож яхад энэ маань тэгээд энийгээ би
бас хооч үйдээ үлдээгээд би чинь өөрөө уртын дуучин хүн учраас ямар нэг юм имийг бид нар өөрсдөө ингээ биеэрээ одоо аваад дамжуулж үлдээх ёстой өөргийнхээ дагуу энийг бол ингээ архивлж үлдээх ёстой байна гэдгийг үүднээс одоо Гингоноос уртын дуу гэдэг тийм CD-тэй хавсарсан тийм ном тахимал бэлтэж гаргасан байгаа. Одоо энэ Дамдын Янсан бурхны одоо тань гэдэг маань одоо нэг ясандаа одоо хүүхэд морио ингээд амин насыг энэ аюулгүй байдлыг нь даатгаж ингэж бас хэлсэн тарин байх гэж боддгийг. Тэгээд одоо тэр наадам сайхан болох чинь одоо тэр морь хүүхэд хоёр л одоо аюулгүй ирвэл тэгэл наадам сайхан болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд эндээс энэ аялгау маань би түрүүнд ингэж хэлсэн шүү дээ. 32 одоо түргэн одоо хөнгөн тоолохтой тэнцдэг. Тэгэхээр энэ маань одоо үед байхгүй болсон байхгүй юу? Хэрэг гэл нэг амьсгаа авал. Бадан дади гэж нэг амьсгаа авал тийм ээ. Тэгээ энэ маань одоо бүр 32 тоолохтой тэнцэн гэхлээр чинь хэрэг бадан дади вацаргарда хаян хэрва хөлөө хомпад гэд ингээ нэг амьсгаанд явах жишээтэй ч юм уу. Тэгэд энийг бол дээр үед одоо наадам дээр тусгай бүр ингээд хүмүүс тэр унаач хөөгдөд тийм заадаг. Сайхан гинголдог хүүхдүүдийг одоо авчираад олонний өмнө гинголуулдаг. Одоо тийм одоо сургалтын хилэмжээнд байсан гэж одоо түүхэн тэмдэглэж байдیں۔ Тэгээд энэ маань одоо бол яг одоо нэг ясандаа орчин үед бол гал гэд гардаг өчлөө шүү. Тэгэхээр тэр галын хүмүүс бол энийг бас заалгаж өөртөө ямар аймгийн хүмүүс байна, айлгийн гог авах ууч гэдэг юм уу тий. Тэгээ аялгауны хувьд бол маш олон. Тэгтэл одоо нэг уулын ард байтал энэ уулын ард дээр нэг хэдэл манай суманд бол нэг өнгөн дээр явхад чинь манай тэрэд бол хэрэг бадан дэдэ гэж унгахч жишээтэй ч юм уу. Тэгтэл бас яг өвөр хангаа энэ нарийн тэл сум цэрэндэ гэдгийж бас сайхан уртын дуучин байсан. Тэрний одоо бас генго болохоор бас их гоё. Одоо орсон мөртлөө ингэх жишээтэй. Тэгээ нутаг тогтууд бол одоо зээ татах гэж хэлнэ, генгоолох гэж хэлнэ, мар зайлах гэж хэлнэ. Тэгээ ингээд нөгөө хилдэг одоо дуудлагаасаа шалтгаалаад жишээлбэл боржгоноод л одоо зээ татах ч юм уу, мар зайлах, мар зай гэж ярина. Марзын нөгөө тарингүүгээр энэ боржгоноодоо болохтой зураг нэг одоо тарингүүгээр зөвхөн одоо марзынго гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр тэргүүрээ мар зайлагч гэж нэрлэдэг юм уу. Одоо энэ гинго чинь нэг тухайн үеийн одоо боржгон дуу чинь өөрөө маш одоо хаадын ордны дуу гэдэгээрээ их ганган чамин байдаг. Тэрэн шиг мар зай нь одоо их хөөрхөн нуглаатай цохилго нь орцсон. Тэр дууных нь мөн чанар нь одоо тэр гингонд бас шингэсэн байдгийг нутгийн. Тэгээд ч би одоо номоо болохоор гингоноос уртын дуу гэж бичсэн байхгүй. Тэгэхээр эн чинь одоо яг нэг ураа дуудлагаас эхэлж одоо тэр хүүхдийн хоолой бэлтгэгдэж эхэлдэг байхгүй. Тэр амьсгаа одоо тэгээд тэр хоолойг нэг өсөндө задлж өгч ин гэсэн үг байхгүй. Одоо яг нэг одоо шилжилтийн наснаас өмнөх хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо нэг 7-8 настай хүүхдүүд чинь одоо тэр гинго хашгирж зээ татснараа тэр хүүхдийн хоолой цаашдаа заавал уртын дуучин гэлтгүү оперын мундаг одоо тэр дуурийн мундаг дуучид болох тэгээ ингээ хоолой одоо ер нь ямар ч дууг дуулсан тэр задрах одоо тэр суурэ тавьчих чинь гэсэн үг. Сайн адууны шинжгээл нь олон ч судар бичгүүдэд одоо сайн хурдан хөлгийн шинжгээл ингээл төмөн зүйлийн шинжүүд бичих юм л да олон. Тэр болгон одоо нэг адуун цогцлон ч гэж одоо ямар юм байх уу. Гэтэ тэдгээрээс одоо
Нэг гол одоо нэг ийм шинжийг л агуулсан бол хурдан байдаг юм а гэж өөчд ярьдаг л. 3 Гол тэр хурдан шинжил одоо хамар нөхөд эхлэв. Дух хоригн байх хэвээр. Яман хүн байх хэрэгтэй. 3 тэгш байх хэрэгтэй. Ямар адуул ож юу шүү дээ. Таны хул азарганд одоо тэр хурдан адуунд байдаг ямар шинжүүд нь үйсэн бэ? Миний хонгор азарчуудаа луу ядартай хөр уцтай адуу. Суулт багтай байдаг. Тийм адуу. Гөнгөх уу, гөнггүй яа. Тийм л байсан шүү дээ. Амарх уу яа. Уян давчих гэдэг адуу тийм даа. Гөнггүй яа. Тэгээ хандгаа адуу гэж байдгийн. Тэгээ туулаад адуу тэр ч бас хатуу яа адуунууд л тэр өмнө луу ядартай адуу зөөлөхгүй яа. Амарх уу яа. Крисмас гарна гэж сайхан аюултай шүү дээ. Сайхан цагаан ивэлч. Би энэ одоо зуны наадунд нэг 3-4 удаа л хэсэлж гэдэг шүү дээ. Тийм ч хөөсөн мөрт. 3-4 удаагийн хөсөлт гэсэн үү? Тэг хэсэлж. Үйлд бол хэсэлдэхгүй. Тараараа онгоолгож. Тийм л алд байсан. Өөрхөө нэг 4 км 5 км газар донгоо. Тэг одоо Дүнжигарын нурд нэг 7 урд нэг 10 км газар нэг хөдөлгөөд авна да. Тэгэл Дүнжигаар явсан юм. Ястай л бэлэн давхилтай юм дээ. Барайл аваад барьж аваад явуулсан. Энэ 4-5 хайргийн амжилт үзүүлсэн хул азраг. Пума бол та бол хонгор азраг гэж ярьдаг юм тий. Бид бол нөгөө пума хул гэсээр асууж. Тэгээ үүний одоо 3 л 100 буюу 100-ны уралдаан одоо улсын баяр наадам их хурд Баянгар аймагт болсон ламын гэгэний хурд хангаан бүс уралдаан. Энэ хурал одоо 100-ны уралдаанууд нь болоод байна. 4. Нэг нь юу лээ? Юу нах? Эрдэнэт. Та тэрийг хаврын бүс уралдаан байна. Хавар шүү дээ. 100-ны уралдаанууд дээр үзүүлсэн амжилт. 3 амжилт. Тэгэхээр уг нь бол ингээд таны яриаг сонсоод байхлаар 100-ны уралдаануудад илүү амжилт үзүүлмээр чадуу юм шиг. Гэтэл 100 яагаад ингээд 100-ны ялангуяа улсын наадмуудад хаврын сайхан уралдаа бэлэн байгаа, онгоочсон байгаа одоо яагаад 100-ны уралдаануудад яагаад хөдөлгөөний сайн амжилт үзүүлдэг байсан бэ? Энэ юутай холбоотой вэ? Энэ бол ихтэй үйл зунд гүйцэтгэж учраас одоо үйл чинь хаварж гүйцэж байгаа дээ. Тэгээд тэр чинь таргалтай тунгуутай л байхгүй. Тэгээд одоо их уралдаанд орсон давах гэлээд. Тэгээ ганц тийм уралдаанд болчихдог. 100 уяад зүгээр үйлдэл их 100 гэсэн юм тэр чинь хэдэн нааданд авна шүү дээ. Тэгээ үйл зунд гүйл үйдэг байсан юм дээ. Та тэгвэл өвөл одоо хавар олон уралдсанаас болоод тамир нь хүрдэг, тамир дутдаг байсан гэж. Тамир дутдаг шүү дээ. Одоо зуны наадам ч одоо 1 уралдаа 2 уралдаа тамир дутдаг. Тамирын зан гүйцэж чаддаггүй. Тэр үйлжин уралдсан, хаварж уралдсан. Тэгээ хаварж уралж тавьчих чадчих. Тэгээд адуунд гүйнд оруулдаг ч юмс. Тамир дэш. Ороо хэр байсан? Ороо гайгүй. Одынгаад орох сайн ороо. Тэгээд 7 гүйнд л оруулдаг гэсэн сургуулиуд. Бүдүүрцэн анж гэсэн. Төл хэр сайтай. Ер нь төл гайгүй. Төлүүд ер нь Тэний төлөв тодуу хонгороодрж байсан. Ийшээ би нэг 2011 онд чи би нэг баруун бистэрсээ Булган аймгийн Тишгэн дээр 30 жил төрүүлээд Ховд аймгийн үйнчд 80 жилдэн төрүүлээ. Ховд аймгийн Булган сумд 80 жил төрүүлээд ирсэн. Тэгээ замдаа тэр хонгороодрж жоохон машин бол гэмтсэн гөөгдийн. Тэгээс шуугддаг байна л одоо 20 гар цатраггүй би надад. Улс 11-аар тавьчихсан дээр нэг жил. Тэдэн төлөө тэр хонгороодрж байна. 2007 оны тухайд хонгор азраг улсын наадамд аригц. Тэр жил ер нь хавар уралдсан байсан юм уу? 2007-онд хавар уралцсан байх дээр та нарчлаа уралдсан. Одоо матсан. Том уралдаанууд уралдаагүй авч үлдсэн юм та? Том уралдаанд уралдаагаа тэгээд улсад яваа. Тийм учраас 100 одоо 100 уралж байгаа. Дэрдэ наадунд амжуулаагүй улсад 8 л ирсэн юм байна. Тэгээд энэ дэрээд нэг 8-д 7-нд ирээд ажиллаж бүх мөрдөн аймагт уралдах манай хүүхдүүд аймгийн шүтлнүүрээ соёолнүүрийн тэр чинь тэнцээ айр дүрэг ийдсэн байсан юм аа дэрээд. Тэгээд энэ дэрээд ажилласан чинь 90 хонгороо сайхан байна. 10 нашин хонд юм байна уу адар дээр. Сэтгэл сайхан энэ төр. Явахсан ч уучгта тэжээлэн чичлээ. Шин дундын 2 жундчлээ. Эрен бардсан байж. Тэгсэн манай дүүн Пумангороо зогдсон шүү дээ. Тэгээ манай дүүн компани л Пума гүрб гэдэг. Одоо нач тэмлэг мэмлэг гэдэг байгаа даа.
Пума дэрний явдаг л да. Тэсэн манай дүүд гэдэг юм байна. За маргааш минь ах минь улсын наадууд нэг 5 хүнд багтаачгүй минь ах гэдэг. Танд яваад 460 сент аваагүй явж гэдэг юм. За гэдэг. 96 шиг 5 цаг 6 цагийг дадруул эрдэв ээлд юм байна. Баш нацгаа минь. Дүүд. Хөд улаадгийн хойд ноон дэнж дээр энэ адаа хариулахад би ах юм да гэж. 45 6 жил одоо хусар өсөндөө авчууллаа да тэгж хусарч барихгүй, морж барихгүй. Би 5 хүнд багтааны юм байна. Эрдэнэ дэш хараад хурдан байсан шүү дээ. Ямар ч 5 хүнд багчих байх уу? Өвөө мотор 60-ыг авахгүй. Өөр юм баггүй надад. На цонхтой гэрэлтэй мөгч чадахгүй үү тэгэхгүй. Өө танд бол цонхтой гэрэлтэй мөгчтэй шүү дээ. Бас байр санаар чинь. За ямар ч тавихгүй л өдөр. Тэнийг өөрөө байр авчихсан. Дөрөөр тавьчих. Тэр үе чинь тэгээд хоноо маргааш нь ярьж байгаа шүү дээ. Хонооч гэл. Тэр адуунаж битэр шиг харал нэг мэдчихсэн хоёр байсан дөө. Би тэгсэн хөөхтө мордуулахдаа за миний дүү юу яа. Наад хонгороо ам явууч. Явах газар суух тэр ард юм хараг дангороод ирчихсэн. Би явуулсан. Тэгээд Эрдэнэ шар газар сандалын хураазар хэн тэрэг зардаад байсан бохоо цаагууд орж суурын зэглэгээд тэгсэн цааваа давж ирчгээд сэлэн амж авах сон пумангораз манда гуруудаар сандалын хураазар да тохож орж ирлээ. Ингээд тэгсэн дахиад сандалын хураазар тэн дээр суусан мэт аваад Эрдэнэ шар газар дээр тохож орж ирлээ. Ангоразар пумангораз айлын төрүүлж магадгүй би тэр номерны юугаар явчихсан байсан. Мэрэ. Тэгээ харж ирсэн чинь Эрдэнэ шар төрүүллээ. Баянжирлан хамтраад ам хөсөлчлөө. Тэгсэн. Босоод ялчин 3 Босоод ил төрөн 3. Миний онгороод 4, жанчуу хэрэг 5-аар тавч орж ирчихсэн. Тэг би мэдэрчлээсэн юм дээр. Тэр шойноос. Тэг хөөхтэй харин. Та манай хөөхтэй гэжсэн зүйл та нэр 50 явуулсан. Амын зүгээр тэг татаад мултрахаа байсан байх юм гэжсэн. За өөрөө мэдээ явуучих юм дүүгээд явуулсан тэрээс нэлээд дээгүүр тавьчих байсан байлээ л тэр. Одоо яа. Тэгээд 8 оны авзаг дүнжин гар давхар уягаар авчиж хаврын бүсийн уралдаанд 2 төрүүлж чаш дараалаад тэгээд ирээл өгсөн юм уу? 8 одоо ган төмөргөөд. Яган тэр дүнжин гараад юу авзаг дүнжин гараад тэгээд өгсөн. Тэнийг ачи болцсон. Тэгтлээ их ойлголцдог. Одоо таны хонгороо гэж дуудахад хардаг байсан надад. Тэгтлээ эвгээ байсан да би. Ачаад явуулах эвгүй л байлгүй дээ тий. Эвгүй буцахтаа эвгээд байсан би. Нэг сэтгэл хаосроо. Одоо хүний адуус винтэ адуу авчихсан бас уйж байрвал бас нэг гэмч ярьчод бас яг бас хашраад өгсөн л да бас авъя гэдсэн. Тэгээс үйл тэгж ярьжсэн дэр 28 хүнээс асуусан. Я 18 гэлөө 20 гэмээр ярьсан. 18 наддар 10 долоонтор яасан тиймэр яриа гарсан байсан л да. Тэгээд та 9 оны хаврын дүнжин гарын өмнөх нь ирж тэр үеийн 8 оны өвч үе чадахгүй тэр чинь. Зүүн улсын нааданд чадахгүй. Тэр чи яда их хурд боллоо яда нэг. Үгүй 8 онд л зүгээр улсын наад. Улсын нааданд яг бочсон байх улсын мордуулаа юм яг. Наач явахгүй гэнэ. Хэрэггүй гэж хурдуулаа. Тэгээ их хурд тэр чинь авчиж их хурд руу тэр жилийн насны надад авчихсан юм аа нэг авчиж. Дууцаа тэр их хурд руу 2 дараа гарч ир зардаг жий хой суусан шүү дээ. 10 оны их хурдыг ярьж байгаа юм та тэгэхээр 7 оны их хурд дээр бол та өөрөө үйжсэн шүү дээ. 7 их хурд чинь 3 жилийн давтамжтай. Дараагийнх нь 10 оны их хурд 2004 онд би өөрөө үйжсэн. 7 онд та чи нөгөө магны халтар төрүүлэхэд шар газар гам үзүүдэхэд очиод нөгөө яны өгөгдсөн байсан. Тэгжсэн яг. Тэгэхээр 10 он дараагийн их хурд бол 10 онд болно. Тэгжсэн. Тэгш нэг 19 сар давчихсан. Би тэгж алдчихсан би мэдэрчсэн. Тэгээ одоо бол тэгэхээр та өдрийн ярьж байгаа цаг хугацаа 2009 оны улсын наадам. Тий тэмдэглэл яажсэн байхгүй байна. За хурдан буян байлаа тэгэхээр. Хэд хүрсэн бэ ер нь? Хэд хүрсэн бэ? 19 20 хүрээвсэн. Би 19 хүрээд надад өгч би өгөөгүй надад. Тэгээд нэг хордоо удаа гэнэ үйлээ тэгээд өнгөрсөн гэсэн. Танд бол төлөвд нь 90 охин төлөвд нь гүйлсэн баг тийм ээ. Өргөгдүүд нь байна төргөөд. Одоо яг төлөлийн гарсан хэдэн гүйч байгаа. Төлөвд нь ер нь тэр одоо хулазрын хэмжээнд хүрхүүц үү? Хүрхгүй байна. Яг энэ хулазрын байна.
яг бол сум аймагт бол уралдал байх юм. Арай одоо тэр төлөөсөн гарч нэр цодуу онгороос гарсныг соёол нөрөө тэр урдаа энэ жил сая сургасан. Эхлэх урд юм байна. Тэр одоо хойцоо тавьж гож бод дотор бодож л байна. Көөгц гэж болтохгүй шүү дээ. Ач зээнэр унахгүй юу? Ач зээнэр унахгүй. Энэ хул азрагны удмыг та дээш нь лавлаж үзсэн үү? Лавлаж аль нэг талаасаа бас холоороо юм цус мус орсон юм байх юмгүй юу? Энэ жаргал нөхшөлтэй юм шиг байлаа. Тоглох хөшөлтэй адуу шүү энэ. Би харин тэрэгчлэлт болсон. Тий, энэ тэр жаргал нөхшөл таал юм гэж тэр баагээл гэлсэн шүү дээ надад. Тэгэл хурдаад нэг эзэн олчихслаа адуу юм байна. Танд лэрч хурдлах хэрэгтэй байсан. Хоёр л энийг шиж баг ярих шахуу болж иж нэг хамжлуудыг үзүүлж иж. Энэ Баатар гэдэг хүнийг улсын алдарт болгож иж. тэглээ. Явах хэрэгтэй байсан одоо юм байна л да. Би ч одоо 9 онд чинь алдарт авах ч юм уу тий доохон зогссон байхад та алдаргууяад мандлагын дайнаг биш гэдэг дээш нь явж яаж исэн тэр үе. Тэр чинь ерөнхийлөгч инх баяр байлаа шүү дээ. Наамбар. Тэгжсэн. Адээсээс. Техник бас дотор бодож идэвсэн. Саатуна воинд бас хүнээс явдаг юм байна. Одоо надад нэг хэр азар байна та жоохон ирээд цустай. Лазарнаас өөрөөр нь одоо таны нэрийг гаргаж улс улсын уралдаанд төрүүлж аригсан ямар хурдан хөлгүүд байдаг юм бэ? Одоо бист 2 аймгийн бист 2 улсын бист 2 уралдаанд тэр 2008 тонгороор ачаад 8 саяар цаануураас очныг шүдээр аваад 8 онд тэр замрын бист очиж дөөрөө давхиж 9 онд алдарт авсан шүү дээ. Энэ хоёр адуугаар л улсын албартын цал. Тэгс. Та чинь Булган аймгийн Ховд сумын хүн. Ховд аймгийн Булган сумын хүн байж тийм ээ. Ховд аймгийн Булган сумын. Торгууд нутаг юм. Торгууд хүн. Танаа нутаг бол бас жороо адуугаар алдартай. Алдартай. Үржимсэн дэлгэрсэн өгөө цайтай сайхан нутаг байлаа. Нутагтаа ер нь хамгийн сүүлд хизээ очсон бэ? Танаа өвгдээс ер нь хэдэн үеэрээ 11 онд очлаа нутагтаа. 11 онд чи нөгөө 80 жил болд юм байна. Тэгтээ хонгор азрахаа көөгт навшиж төрүүлж ирсэн. Тэгээд энэ жил 90 жил болсон 100 жил. Очиатаагүй жил. Эсвэл гараа өвдөд. Миний том хөмөр уйнаа. Гिचг тогт гэж көөгт байгаа. Залуу байгаа. Тэр чи сайн мөр уйна. Одоо миний үед залуу жогон тэртэй. Одоо малдар байна. Тэр нөгөө минь уйх бай. Танаас дээд үед бол уйж байгаагүй юу? Танаас дээд үед өвөө тань эсвэл аав тань миний аав адуу уйдаг байсан дээрх үед. Саад өндөр зууд байсан. Их хангал мөрөх сургадаг. Адуу нэгдэл адуутай байсан. Тэр нэгдэл адуу чи 2005 6 онд би аваад ирсэн юм шүү дээ. Аамын зам яхаа зам зөөрээр насаараа. Тэгээд тэр адууч авахгүй. Тэгээд тэрнээс хойш малдар байсан юм дээ. Аймгийн 3 удаагийн авраг адуучин гэсэн байсан. Тэгээд аймгийн 16 он чинь улсын авраг малчин авсан. Тэгж бурмаа сайд байдаг шүү дээ. Хөгшмөд хоёлаа авсан. Ямар ч юм нэг улсын байсад авсан. Энэ утгад дээр. 1975 оноос гэлөө. 75 оноос мөр эхлүүлсэн. Орон нутагтаа ер нь яаж наажсан? Уугуул нутагтаа? Уул нутагтаа мөр хайрагдвилээ тэр чинь ганцаараа тийм ээ. Тэр их адуун тэр 3 400 адуу засгаад малд. Тэгээд 9 сард нэг наадам хийдэг тэр чинь 3 4-өөр давхил 2 3-өөр байд. Тэгэл ирсэн та. Адуунд ихтэй, адуу сайхан унаж идэлдэг хүмүүс бол одоо морины соёлын нэг хэлбэр нь бол одоо бид зөвхөн морь уяхтай л холбогдуулаад уяж хордон морь гэж яриад байна л. Тэгэхээр адууны өв соёл буюу энэ адуу идэх соёл гэдэг чинь өргөн агуулгатай. Та бол одоо авраг адууч нар 3 удаа шалгарч ирсэн хүн. Танаа нутаг өөрөө Булган сум маань өөрөө жороо морь. Тий, жороо морьтой. Адуу маланд бол одоо сайхан цайвар морь зөринд бол жороо оруулна үсттэй. Ер нь жороо морь унжсэн та. Одоо ингэж жороо морь унжсэн. Жороо морь ундлага байх уу? Жороо морь чимээтэй тийм ээ. Ийм тулгатаа тахаж гээд моснигөр явуулдаг шүү дээ. Морь чи ман нутаг байж дээ. Одоо энэ орчин үеийн залууч морь шатад манай үеийн морь чи нэг ханбол үед хатуул соёол гэж яригдаад байж дээ тийм ээ. Тийм шиг уйдаг байхгүй үед энэ чинь. Одоо морь чи 7 8 хоногийг сайхан 10 жилээд гэцүү заахуулаад зөөлн уяад тэгжээд ундаг байхгүй. Их гоё бол. Хаврын цагт онгоолгон, хаврын цагт морь зөвөн буруунж болохгүй. Эдлэгээ сайтаад бол сайн л та. Эдлэгээ муудаад бол бас нэг яагаад байхгүй азаагаад байхгүй л дээ. Эдлэгээ сайтаад адуу. Адууг
тийм сайхан унаж эдэлдэг байсан, адуу зөв эдэлдэг байсан тулдаа хул азаргыг тэр жилүүд, тэр он жилүүдэд тэгж олон уралдуудаа хөл гартны сэв суулгал хөл одоо гантай сайхан Тэр уралцсан. гантай хайрлан тань гэж. Тэгэл хайрлан бай. Тийм адуунууд байна л да. Одоо бол хөвгчд уяхаас бидэн ч одоо хонж зүүн нэгж байх үү. Одоо миний нэг ач гарч ирж байгаа одоо 4 настай том хөвгт наач. Инжилээс морин дуна тэр л одоо амар унах байх ч бодож байгаа шүү дээ. Би тэр умарын дүүг чи бас нэг морин унах гээл унчаад болохгүй да одоо энэ нодлон чадаагүй. Нутаг орн руугаа адуу мал одоо жишээлбэл хул азар хурдан байхад нутгийн олон одоо ах дүүс байж байгаа шүү дээ. За тий. Гэхдээ энэ хурдан хулынхаа төлөөс өгөөч гэж бас санал тавьдаг л байлгүй. Ер нь хул азарганы төлөө та өөрөө адуунаас ер нь ийш тийш ялангуяа нутаг руугаа бол нэлээд гаргасан уу? Өглөө яг үү тэр. Зарчсан өгдөг. Тэгэл 2 3 чаддаг өгсөн тийш юм. Тэгэл ууж базаахгүй юм байна шүү дээ. Энэ улсад яадаг юм бэ? Нөгөө уяаны арга ивийг нь олох одоо уяаг нь олох гэж бас асуудал байгаа хэл. тийм Тухайн дээ. одоо бас тухайн газар оронд очиод нутагших гэдэг бас Тийм асуудал. дээ. Олон зүйлээр нэгдэл. Би ч дулаадраад 2 3 жил үжиж уяага болсон юм шүү дээ. Одоо уухгүй энэ улс чи 60-аар давхиж сум тедэр давхиж одоо чи явахгүй нэ одоо улс явахгүй 2 жил дараад 50 60 50-ээр давхих нэ гэдэг чинь бас л. Тэгэл уухгүй явсараа шүү дээ. Онгороор уяач боллоо. Онгороор натаа чи тохирлоо. Тэгэл Тэгэхээр морь уях гэдэг бол одоо хичээнгүй, уйггүй, зүтгэлтэй тийм шантардгүй хүний ажил болоо. За тэгээд ярилцлага нэвтрүүлэг маань бас тогтсон цагтай. Тэгэхээр ярилцлага энэ хүрээд жаргая. Ярилцлага таны одоо таны хувьд хамгийн сэтгэлд үлдсэн тийм наадмын дурсамжаар өндөрлөе. Дандаа ер нь бол их хвчлэн та бүхэн сайн сайхан наадмын дурсамжийг ярьсан. Ийм наадамч байж болно. Ер нь одоо наадам гэхээр хамгийн түрүүн санаанд ордог ямар дурсамж байна вэ? улсын наадал ба шүү дээ. Улсын наадманд наад уруулчих юм байна. Төрийн наадам гэж боддог. Төрийн наадам уруулж явахдаа яг одоо сум аймаг гэсэн чи тийм ээ. Төрийнхээ наадманд л уруулж бодож явдаг. Одоо тэгээд дээш нь одоо гараад явах чи одоо хүмүх надад танд байлаа. Саад унаа үеинд тэр онгороод дээш гарахад л одоо ана пумаг онгороод явж ярьдаг шүү дээ. Саад бол одоо надыг одоо морь өгөглөнд хийж танихгүй шүү дээ. Юм л одоо. Бидэн чи одоо нутгаас ирээлээд чи 31 30 гэд жил болж байгаа. Энэ өөр нутгийн жил бол. Одоо надад усуудыг гэдэг чинь та нэг аял маялган болооч гэдэг. Гэхдээ энэ ч сурсны нэмцэн гэдэг соёл шүү дээ. Мартахгүй соёл мэдхгүй даа. Би хэзээ шаяхгүй ярьдаг шүү дээ. Үндэсний ус соёлын дэвшлэгч Эдиш компанитай хамтран хүргэдэг Эрдэм төвч дэрэмгүй хөлгөө зөвлөлийн ээлж дугаар үзэгч та бүхэн хүргэлээ. Манай энэ удаагийн зочин Булган аймгийн Ховд сумын угуул Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харьяат Монгол улсын алдарт байж Баатар гойлаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дэдиш